Зөвхт байдлыг тариалж хайр инэрлийг хурааж ав. Боловсроогүй газраа хагал. Учир нь эзэн чиний дээр зөвхт байдлыг асахаар ирэх хүртэл түүнийг хайх цаг нь одоо билээ. Хосея 10:12. Сайн байцгаана уу ахын дүүсээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Илэм радиогийн энэ удаагийн дугаараа хаврын семинар гэсэн сэдвээр бэлтлээ. Хаврын семинар гэхээр танд юу бодогдож байна? Юун түрүүнд хаврын семинар болох болсон билүү гэдэг бодол төрж байна. Хаврын семинар бол зунан нэгдсэн семинарын өмнөх нэг боломж гэж бодогдож байна. Тийм шүү те. Хаврын семинар бол яалчгүй нэгэн том боломж үлээ. Тэгвэл энэ удаагийн дугаараа энэ амьдралын хорон бүр гэсэн багтан дуугаар эхлүүлье. Yeah.
Үзэсгэлэнтэйгээр цогцлон удирдна гэсэн Бурхны амлалт хүн бүхэнд баяр хөөр найдварыг төрүүлдэг баха. Одоо сурамжит өгүүллийг та бүхэндээ өргөе. Сонсогч, итгэгч, ахын дүүс та бүхэн маань Бурхны үгхийг хүсэж байгаа сурамжийг олж аваасаа гэж хүсэж байна. Ингээд сурамжит өгүүллийг эхлүүлье. Нэгэн өдөр Эрвэхээ бүрхүүлээсээ гарах гэж тэмцэж буйг нэг хүн харжээ. Жижигхэн нүхээр гарч ирэх гэж ихэд чармаан байсан нь тэр хүнд маш хэцүү харагдаж байлаа. Тэр хүн Эрвэхийг өрөвдөж байлаа. Тэгээд хайч авчирч бүрхүүл уутыг нь тайрч өгчээ. Ингээд Эрвэхээ уутнаасаа амархан гарч иж чадлаа. Гэвч сонин зүйл боллоо. Эрвэхээ нисэж чадсангүй. Биеинд хэтэрхий томч, харин далавч нь биеэ дааж чадхаар томроогүй жижигхэн бас сул дорой байлаа. Үнэндээ Эрвэхээ бүрхүүлээс гарахдаа тэгж их тэмцэж байгаа нь биеийн шингэн нь далавчанд очиж далавчийг хүчтэй болгодог байжээ. Хүн Эрвэхээд тусалж байна гэж бодсон ч тэр үйл явц нь алга болсноор Эрвэхээ насан туршдаа нисэж чадахгүй болжээ. Бидний амьдрал адилхан ч хүнд хэцүү цаг үеуд бий. Гэвч Бурхан тэр үйл явцаар биднийг хүчтэй болгодог. Хаврын Эрвэхээ тэнгэрт дүүлэн нисхийн тулд бүрхүүл доторх хүнд хэцүү цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй байдаг. Бидний амьдралд адилхан хүнд хэцүү цагийг зөвшөөрч өгсөн нь Бурханы тогтоосон шалтгаан байгаа юм. Хаврын семинартаа сайнаар оролцохын тулд зовлон Бурхантайгаа хамт сайнаар даван тулцгаая. Сурамжит өгүүлэг маань та бүхэнд олон зүйлийг бодогдуулсан болов уу? Миний хувьд хавар болоод удахгүй Эрвэхээ гарч эхлэх баха. Энэ Эрвэхийг бүтээсэн нэг нь ч Бурхан шүү дээ. Мэдээж зоригтой бүтээсэн байж таарна. Нэг зорилго нь Бурханы зөвшөөрсөн зовлонгийн цаана сайхан зүйл хүлээж байгаа гэдгийг дахин нэг бодогдууллаа. Одоо харин ямар хөтөлбөр байгаа вэ? Одоо харин хаврын семинарт хэрхэн бэлдэж байгаа талаар сайн шан чуулганы мөнх сайхан ахын гэрчлэлийг сонсцгоё. Сайн байцгаана уу? Сайн шан чуулган нөхөрлөдөг мөнх сайхан ах байна. Миний хувьд хавар болон намрын семинарт заавал оролцохыг хүсдэг. Өнгөрсөн хаврын семинараар эхнэр Наран Туяа болон 10 жилийн найз Эрдэнэ Чимэг Ганзориг, түүний эхнэр гээ 4 хүнд сайн мэдээ тарааж оролцсон. Бүгд үгийг сайн сонссон. Хаврын семинар 2 шөнө 3 өдөр нэг газар байрлаж болдог учраас ажилтаа завгүй хүмүүс ч гэсэндээ үгийг сайн сонсох боломж болдог. Цаг үеийн байдал тодорхой, эзэн удахгүй ирэхээр байна. Бидэнд цаг маш бага үлдсэн болохоор хүний сүнсийг аврах энэ эрхэм ажилд өөрийн таньж мэддэг үннийг эрэлхийлсэн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ангийн андууд, тэтгэврт гарсан ах эгч, эмээ өвгээд семинарт оролцох боломжтой бүх хүнийг хаврын семинарт авч явахыг хүсдэг. Бурхны өмнө сайн мэдээг тарах хүний сүнсийг аврахаас эрхэм зүйл гэж үгүй. Сайн мэдээ тараач семинарт оролцуулах аврагдах ажлыг Бурханд залбирч даатхан үгийг сонсох нь миний чадах зүйлээ. Итгэл сэтгэлээрээ сонсох юм бол хүмүүрт ариун сүнс гарцаагүй авралыг өгөх болно. Бүтээгч Бурхныг таньж мэдээд Есүс Христийн цусаар бидний гэм нүглийг уучлсан хайрыг үргэлж санаж явах нь төгсгөлийн цаг үед амьдарч буй итгэгч бидний гол зүйл юм а. Сайн мэдээний төлөө хүчтэйгээр тэмцэх цаг ирээд байна. Хайртай гэр бүл, ахын дүүс маань хамтдаа Деважинд байхын төлөө бүх зүйлээ өргөхийг хүсэж байна. Бидэнд цаг бага үлдсэн учраас бүхнийг сайн мэдээнд. Энэ удаагийн хаврын семинарт төмөр хуйг ишиг дэлгэр нарт сайн мэдээ тарааж хамтдаа оролцохоор болсон. Ахын дүүс та бүхэн маань энэ хүмүүсийг аврагдахын төлөө залбирч өгөөрэй.
Сайн чуулганы ахтаа баярлаа. Гэрчлэлийг нь сонсоод төгсгөлийн цаг үе ойрхон ирсэн гэдгийг үргэлж санангаа сайн мэдээний төлөө халуун сэтгэлдээ байх хэрэгтэй юм байна гэдгийг дахин нэг бодлоо. Харин миний хувьд ажилдаа завгүй гэж хэлдэг хүмүүст амралтын өдрүүдийг ашиглан сайн мэдээ тараах гоё боломж юм байна да гэдгийг сануулж өглөө. Одоо харин зүсэн үгийг арай өөр байдлаар та бүхэндээ хүргэе. Итгэлийн амьдралын үндсэн асуудал нь Бурхныг хайхаа болохоос эхэлдэг. Бид завгүй амьдралын дундаа Есүсийн тухай хэдэн удаа бодож байна вэ? Еврэ 12:2 дээр итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгоч гэж хэлсэн нь бид өдөр бүрийг Есүсийг бодож эхлүүлж Есүс эзнийг бодож дуусгах хэрэгтэйг сануулж байна. Бид бүгдээрээ эзний хайраар аврагдсан. Энэ бол бидний анхны хайр юм. Гэвч зарим хүмүүс энэ анхны хайраа орхидог. Анхны хайраа орхисон хүний 5 шинж. Нэгт нь үгийг сонсоод сэтгэл хөдлөлгүй байх. Хоёрт нь залбирах нь дарамт мэд санагдах. Гуравт нь үйлчлэл хийх нь алав өөрөг мэд хүнд санагдах. Дөрөвт нь гим нүгэл хийхэд сэтгэл нь тухгүй байхаа болох. Тавт нь ертөнцийн санаа зовнил нь бурханд хандсан сэтгэлээс илүү болох. Эдгээр шинжээс нэг нь илэрч байвал та анхны хайраасаа холдож эхэлж байна гэсэн үг юм. Тиймээс анхны хайраа сэргээх 3 арга бий. Нэгт нь хаанаас унснаа санах. Өөрийнхөө итгэлийн замд хаана алдаа гаргаснаа эргэн бодох. Хоёрт нь гимших буюу чиглэлээ өөрчлөх. Буруу замаасаа эргэж бодлоо шинжлэх. Гуравт нь анхны үлсээ үлдэх. Аврагдсан тэр цаг үеэ санаж тухайн үедээ ямар халуун сэтгэлтэй байснаа эргүүлэн олж авах юм. Хайр бол зөвхөн үг биш, харин үйлдэл юм. Анхны хараа сэргийх үед Бурхны үгийг сонсоход баяр хөөр төрж сэтгэлд амар тайван оршдог. Хайргүйгээр эзний ажлыг хийх боломжгүй. Төгсгөлийн энэ үед бид хайр нь хүрсэн биш, харин дүрлзэн ассан байх ёстой. Эзэн биднээс үүнийг хүсэж байна. Ирэх түн эзэндээ эргэж буцацгаая. Тэр биднийг тасцсан ч эдгэх болно. Тэр биднийг шархтуулсан ч боож өгөх болно. Хосея 6:1. Хуан Жинүк пастрын анхны хайрлуугаа эргэж очих нь үгийн эсгээс байлаа. Миний хувьд шинж тэмдэг нь ямар нэг зүйл болохын өмнөх тохио байдаг шиг анхны хайраа орхиж буй 5 шинж тэмдгийг итгэлийн амьдралдаа санаж амьдрах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэглгүй явах уу? Миний хувьд болон сонсож байгаа ахын дүүст маань ч гэсэн адилхан санагдсан баха. Үргэлжлүүлэн Улаанбаатар төв чуулганы сарын эгчийн гэрчлэлийг сонсцгоё. Сайн байцгаана уу ахын дүүсээ? 2023 оны 1 сарын 14-нд аврагдсан Улаанбаатар төв чуулганы хазарлуучуудын хэсэгт нөхөрлөдөг саран эгч байна. Хавар ирэхэд хаврын семинарын тухай боддог болсон байна гэж өөрийгөө бодохоор л үнэхээр гайхмаар бас талархмаар юм. Маш их гэм нүгэл донд байсан би аврагдаад чуулган дотор инхүү амьдарч байгаа маань төсөөлж барамгийн нэгүсэл жаргал билээ.
Надад үгийг сонсох боломж инхүү өгөгдсөн бурхандаа талархаж байна. Бидний эзэн гайхалтай аргуудаар бидэнд материал харуулдаг. Ялангуяа сая 3 дугаар сард манай чуулганд ар араасаа олон семинар байгааг сонсоод маш их айсан ч шийдвэртэйгээр бүгдд нь алгасалгүй оролцохыг хүссэн. Айсан гэдэг нь миний хувьд сайн мэдээ тараахад зориг их дутагддаг. Энэ зүйлээ даван ялахгүй л бол амьсгалахгүй гэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд 3 сар эхлэхээс өмнө нэгэн өдөр нөхөрлөл дундаас нэгэн шийдвэрийг гаргасан юм. Солонгос улсын жудогийн тамирчин Олимпиад хэрхэн алт авсан тухай ярилцлагын талаар пастор хэлж өгсөн. Тэр хүн өмнөх тэмцээнээсээ яагаад мөнгөн медаль авснаа ойлгосон гэсэн. Тэрээр уг нь бүх хүчээ дайчилсан гинэ. Гэтэл энэ удаа алт авсан нь үхлээ бэлтгэл хийсэн гэдэг тухай сонссон юм. Би бүх хүчээ дайчлая биш, бүр үхлээ хий гэдэг мөрөөдөл шийдвэртэй болсон. Тэгээд үүнтэй давхцуулаад залуучуудын маань дунд болдог сар бүрийн аян өдөр бүр сайн мэдээ тараацгай байсан юм. Яг л үхэхээр байгаа биз? Тийм ээ, юу ч байсан одоо надад хамаагүй гэх сэтгэл орж ирсэн. Ингээд Библийн талаар эргэн тойрондоо хэлж, семинарт нэг сүнсийг дагуулад явах юмсан гэсэн алхмуудыг өдөр бүр хийж эхэлсэн. Бараг л захиралдаа сайн мэдээ тараах нь холгүй байсан. Сайрхаж байгаа юм биш шүү. Миний дотор орж ирсэн энэхүү гал мэд сэтгэлийг илэрхийлэх гэсэн юм. Минут тутамд эзнийг бодох үйлдэл болгоно эргэн тойрны сүнснүүдэд хандуулж нэг өдөр өнгөрөх нь ямар их үзэсгэлэнтэй бас жаргалтай байдгийг ухаарсан. Шийдвэр гаргах үед эхлэл угаасаа сайн байдаг. Монгол улсын хууль 3 хоног гэдэг шиг хурдан солирч, хурдан буурч өгдөг. Тиймээс л намайг сэргээх чуулган үг нөхөрлөл байгаад үнэхээр их талархдаг. Энэ гайхамшигаа дэлхийн бүх хүмүүст хэлэх юмсан да. Би нах зэгштэй сайн мэдээ тараах гэж өөрөөсөө болоод хэлж зүрхлэхгүй амьдарч байлаа. Тэгээд халуун болсон энэ л үедээ эцэст нь нэгэн багийнхаа ахан дүүстэй хамт очоод хэлж чадсан. Нэгэнт оцных бүх аргыг ашиглая гэж бодоод бэлэг, захаа, зохиомж гээд бүх ахан дүүстэйгээ хамт хүч үзсэн. Уг нь заа тгийгээд салсан боловч ирээгүй л байна. Чин цэцэг ихчийнхээ хаврын семинарт үргэлжлүүлэн өрнө гэж бодож байгаа. Та бүхэн минь залбирч өгөөрэй. Баярлалаа. Ингээд миний гэрчлэлийг сонсон та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. Энэ удаагийн дугаард ирсэн гэрчлэлүүд маань яахын аргагүй сайн мэдээний төлөө гэсэн халуун сэтгэлээр дүүрэн гэрчлэлүүд байна. Гэрчлэлээ бидэнд хуваалцсанд баярлалаа. Энэ дашрамд өнгөрсөн хугацаанд гэрчлэлээ бидэнд илгээсэн бүхэл ахын дүүстэй баярлалаа. Дараагийн дугаарт ч гэсэн гэрчлэлээ явуулах ахын дүүс маань бэлдэж байгаарай. Дараагийн удаа яг одоо сонсож байгаа таач байж магадгүй шүү. Бурхны өмнө гэрчлэх зүйлтэй байна гэдэг үнэхээр сайхан зүйл шүү дээ.
радионы дугаарыг бэлдэх бүртээ Монгол чуулганы олон ахын дүүсийн гэрчлэлийг сонсох нь үнэхээр нэгүслийг өгдөг. Одоо харин сургаалт төгс 5 дахь бүлгээ сонсгоё. Сонсдог сургаалт төгс 5 дахь бүлэг. Ёс бус ба завхарлаас сэрэмжил. Хүү минь мэрэгэн ухааныг минь анхаарч ухаан бодролд минь чих тавигтун. Ингээс хинамгаа чанарыг сахиж мэдлэгийг уруулдаа нөөцлөнө. Садар эмийн уруулан зүгийн бал туслуулж тосноос ч илүү зөөлөн ирдэгч хожим тэрний шарилж мэт гашуун агаад хоёр талдаа эртээ элдмэт хурцажгүй. Тэр эмийн хөл өхөл рүү уруудна. Түүний алхаа нь үхсний оронд агаачин. Тэрээр амийн жимийг бодож эс цэгнэн. Түүний зам мөрийжээ. Тэр эс мэднэ. Иймд хөвгүүд минь намайг сонс. Амнаас минь гарах үгнээс дүүзүр. Тэр эмээс явах замаа хол уулга. Гэрийнх нь үдэрч ойрхон буй яв. Эстигвээс хүндлэгч нь бусдын холж. Нас жилээ чи харгас нэгэнд алдахгүй. Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж, зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрт очихгүй. Эцэст нь бие махбод чинь тэнхээгээ барах цагт чи гасалж. Сургамжийг ямар их үзэн ядваа бий. Гисгэлтийг яасан их үл оншоовоо зүрх минь. Багш нарынхаа дуу хоолойг үл сонсож, сургагч нараач би чих тавин сонсоогүй. Хохирол сүрлийн ирмэгт одоо тулж иржээ. Хотол түмэн хийгээд чуулган дотор шүүгдэжээ гэж хэлнэ. Өөрийнхөө усан сангаас уу, өөрийнхөө худгаас ундрахыг хүсэйгүү. Ундрах чинь гудамж руу, усны чинь урсгал талбайгаар нэг халих ёстой гэж юу. Эдгээр нь гадных шиг биш, ганцхан чинийх л байг. Ундрах чинь өрөвдөх болтугай. Залуудаа гэрэлсэн их нэртэй баярл. Инхрийхэн марал гойлгохын сохон адил их нэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж, хайранд нь чи үргэлж эхэлж өрөх болтугай. Хүү минь чи садар эмтээ самуурч харь эмийн цээжиг тэрвэрх ёстой гэж юу? Хүмүүний замнал эзний мэлмийн өмнө ил ажуу. Хамаг жимийг нь тэр тэнцэл юу? Хилэнц нь буруутыг баривчилж, нүхлийнхээ уяанд тэр хүлэгдэнэ. Сургамж дутснаас болж тэр үхдэг. Мунхаглал илүүдснээс болж тэр төөрөлддөг. Өнөөдрийгч эзэнтэйгээ хамтдаа. She said
улирал ирэхэд бүх зүйл дахин шинээр эхэлдэг. Модод ногоорч цэцгэс дэлгэрдэг. Үүнтэй адил бид ч бас сэтгэлээ дахин эхлүүлэх боломжтой юм а. Өнгөрсөн хугацаанд хэцүү зүйлс олон тохиолдсон ч өвөл өнгөрч хавар ирдэг юм шүү. 지금 신랑을 피해서 숨어 있는 이 신부는 봄이 왔는데 봄이 온 줄도 모르는 거예요. Сүйт залуугаасаа нуугдаад байжсэн сүйт бүсгүй нь гадаа хавар болцоход байхад хавар болсныг мэдэхгүй байгаад байсан. 겨울이 지나갔는지 Өвөл өнгөрснийг, 비가 그쳤는지 бороо зогссоныг, 새의 소리가 들리는지 шууд жиргэд байгаагч, 꽃의 향기가 나는지 цэцэгсэн үнэрэгч, 무화과 나무에 열매가 맺히는지 инжир мод жимсэлснийг 이 신부는 겨울 속에 있으니까 아무것도 모르는 거예요. энэ сүйт бүсгүй өвөллийн улирал байсан болохоор юу ч мэдэхгүй байгаад байсан байна. 근데 신랑은요. За харин сүйт залуу нь 다 알죠. бүгдийг нь 예, мэдж байгаа 신랑은 тийм. 알아요. Сүйт залуу нь мэдж байгаа шүү дээ. 비가 그쳤고 봄이 왔다고. Бороо болчлоо, хавар болчлоо. 일어나서 같이 가자고. Босоо хамт явъя. 이런 봐봐요. За одоо. 우리가 이게 인생을 살아가다가 삶이 정말 힘들잖아요. За амьдралд одоо тийм үнэхээр хэцүү үе бас байдаг шүү дээ. 자, 이런 겁니다. 지금이 4월이잖아요. Одоо бол 4 сар. 예. 사람들은 봄이 왔다고 좋아합니다. Хүмүүс хавар болчлоо гэж баярлж байна. 예. 조금 있으면 여름이 왔다고 좋아할 거예요. Жохон байж байгаа 100 болчлоо гэж баярлна. 그런데 마음이 겨울인 사람은 어떻습니까? Харин сэтгэл нь өвөл байгаа хүн яадаг вэ? 지금이 봄인지 지금이 여름인지 그런 거에 마음을 쓸 여유가 없는 거예요. Одоо хавар болж байгааг, одоо 100 болж байгааг мэдрэх сөхөөгүй байдаг. 그러죠? Тэгдэг үстэй. 다른 사람은요 봄이 왔다고 좋아해요. Бус нь хавар болчлоо гэж баярлж байхад 다른 사람은 여름이 왔다고 밖에 놀러 가야 되겠다 그렇게 하잖아요. бус нь 100 болчлоо гэж зугаалгар явъя гэж байж байдаг. 예. 근데 내 마음이 겨울이면 Харин өөрийнх нь сэтгэл өвөл байвал 봄이 와도 봄이 좋지 않습니다. хавар болсон ч хавар болж байгаад баярлдаг. 여름이 와도 여름이 좋지 않습니다. 100 болсон ч 100 болсонд баярлдаггүй. 예. 지금이 무슨 계절인지도 모르고 계절이 지나갈 때가 있거든요. Одоо ямар үйлрэл болж байгааг ч мэдэхгүй үйлрэлийг өнгөрүүлэх үе байдаг. 그죠? Тийм биз дээ. 이 술람미 여인이 지금 그런 거예요. Шулам эмэгтэй яг иймэрхүү байсан байна. 이 술람미 여인은 지금 봄을 느낄 여유가 없습니다. Энэ шулам эмэгтэйд хаврыг мэдрэх сөхөө байгаагүй. 예. 새가 울고 있는데 자기 귀에는 새 소리가 들리지 않아요. Шууд жиргэж байхад өөрийнх нь чихэнд шуудын жиргэн сонсогдоогүй. 꽃향기가 날리고 있는데도 자기는 그 꽃향기를 맡을 수 있는 마음의 여유가 없어요. Цэцэгсэн үнэр анхилж байхад өөрийнх нь сэтгэл цэцэгсэн үнэрийг үнэрдэг сөхөө байгаагүй. 왜? Яагаад вэ? 마음이 겨울이니까. Сэтгэлд нь өвөл болцсон байсан. 근데 이 신랑이 딱 와서 그렇게 이야기하잖아요. За тэр үед сүү залуу нэрээд ингэж хэлсэн. 봄이 왔다. Хавар болчлоо. 겨울이 지나고 비가 그쳤다고. Өвөл өнгөрчлөө. Бороо орхоо болчлоо. 꽃이 향기가 날리가 있고 열매를 맺고 있다고. Цэцэгсэн үнэр анхилж байна. Жимсээ ургуулж байна. 일어나서 같이 가자. Босоорой хамт явъя. 신랑은 그 봄을 보여주고 싶은 거예요. Сүү залуу нь хаврыг харуулахыг хүссэн байна. 겨울 다 지났으니까 일어나자고. Өвөл нэгэнтээ өнгөрчлөө. Одоо босоод ирээ. 자 보세요. Заараарай. 주님이 우리에게 이렇게 말씀하십니다. Эзэн бидэнд ингэж хэлдэг. 일어나서 같이 가자. Босоо хамт явъя. 왜요? Яагаад вэ? 나는 겨울인데 주님은 봄을 보고 계시는 겁니다. Надад бол өвөл болоод байна. Гэхдээ эзэн хаврыг харсан байдаг. 나는 겨울에 한가운데 있어서 너무 힘들고 너무 추운데 За би яг эд өвлийн үеэр тийм ээ үнэхээр хэцүү үнэхээр ингээл daarад байж хахад 주님은요 эзэн 봄을 보고 계시는 거예요. хаврыг хараад байж 네, байдаг. 봄을 딱 준비해 두시고 주님이 일어나라고 하시는 겁니다. Эзэн хаврыг бэлтчихэд босоо гэдэг. 또 일어나. Одоо чи бос. 조금 더 가면 봄이다. 조금 더 가면. Ахад жоохон явчихад их юм бол хавар болох гээд байна. 하나님은 모든 걸 아시잖아요. Бурхан бүх юмыг мэддэг. 네, 그러니까 봄을 다 준비해 놓고 봄이 오는 걸 보고 계시니까 일어나라고 하시는 거예요. Тийм учраас хаврыг бэлтчихэд хавар болж байгааг харж байгаа учраас босоо гэдэг бахнэ. 자, 엘리야가 동굴에 있었습니다. Илия агууд байсан. 엘리야는 겨울이었잖아요. Илиягийн үед өвөл байсан. 예, 주님이 일어나라 같이 가자고 하신 거예요. Эзэн бос хамт явъя гэсэн. 왜? Яагаад вэ? 주님은 엘리야에게 봄을 준비해 놓고 계셨습니다. Яагаад гэвэл эзэн Илияд хаврыг бэлтсэн байсан. 보셔요. 열왕기하 2장에 보면 2дугаар хаад 2 дээр 그 엘리야의 마지막을 이렇게 기록하고 있어요. Илиягийн төгсгөлийг ингэж бичсэн байгаа. 열왕기하 2장입니다. 2дугаар хаад 2 11절을 보겠습니다. 2-ын 11.
열왕기하 2장 11절 읽어보겠습니다. 2-р хаад 2-ын 11-ийг уншийе. Тэднийг ярилцаар явж байтал харагтун галан тэрэгнүүд болон галан морд тэр хоёрыг салгав. Илия хөөсөлөхөр тэнгэр өөд одов. 이게 엘리야의 마지막 모습입니다. Энэ бол Илиягийн төгсгөлийн сүүлчийн дүр төрх. 그죠? Тийм байгаач? 불소래와 불말들이 두 사람을 격하고 엘리야가 회리 바람을 타고 성천하였다. Галан тэрэгнүүд болон галан морд тэр хоёрыг салгав. Илия хөөсөлөхөр тэнгэр өөд одов. 엘리야가 뭐 타고 하늘에 올라갔습니까? За Илия юун дээр суугаад тэнгэр рүү явсан гэж байна? 모르니 트릭을 타고 올라간 게 아니에요. 예. 마차 타고 올라간 게 아니에요. Морин тэрэгэн дээр суугаад яваагүй. 예. 회리 바람을 타고 올라갔습니다. Хөөсөлөхөн дээр суугаад хөөсөлөх хөлөглөөд дэш явсан. 자, 그러면 보시죠. 만약에 엘리야가 그 동굴에서 죽었으면 어떻게 됐을까요? Магадгүй Илия тэр агууд өгсөн бол яах вэ? 하나님, 나는 그만 살고 싶습니다. Бурхан минь би одоо дахиж амьдрмааргүй байна. 예. 그냥 나 여기서 죽여주세요. Намайг танд өгүүлээч. 자, 그랬으면 Тэгсэн бол 그냥 그 동굴에서 죽은 걸로 엘리야의 인생이 끝이잖아요. Илиягийн амьдрал агуу төгслөө гэж дуусах байсан. 예. 근데 하나님은 이 회리 바람을 타고요 산채로 하나님 앞으로 싹 올라가는 그 봄을 준비해놓고 기다리신 거예요. Харин бурхан хөөсөлөх хөлөглүүлээд амьдаар нь дээшээ авч явах хаврыг түнд бэлдсэн байсан. 예. 야, 내가 너 이렇게 데리고 갈 거다. Би чамайг ингэж дагуулж явна. 그 산채로 내가 데리고 갈 거야. Чамайг би амьдаар чинь дагуулж явна. 그러니까 너 일어나. Тийм учраас чи бос. 이렇게 말씀하시지는 않았습니다. Ингэж хэлээгүй те. 그죠? 예, 됐습니다. 다 알려주지 않았습니다. Бүгдийг нь мэддэгдээгүй шүү дээ хэлээгүй. 근데 봄을 준비해놓고 계셨기 때문에 일어나라고 하신 거예요. Гэхдээ хаврыг бэлдсэн байсан учраас босоорой гэсэн. 예, 우리에게도 마찬가지일 겁니다. Хүмүүсээ бид нэр чи ялгаагүй. 자, 베드로가 주님을 부인하고 그렇게 있었잖아요. Петр эзнийг үгүйсгэд байж байсан. 예수님이 베드로 찾아오셔가지고 네가 나를 사랑하느냐 제가 물어보셨습니다. Тэр үед эзэн очоод Есүс очоод чи намайг хайрладаг гэж асуусан. 예, 그리고 베드로에게 이렇게 말씀하셨죠. Тэгээд Петрт ингэж хэлсэн. 나의 사랑 나의 어여쁜 자야 일어나서 함께 가자. Хайрт минь үцгэлэнд минь босоод хамт явъя. 왜? Яагаад вэ? 주님은 베드로에게 봄을 준비해놓고 계셨던 겁니다. Эзэн Петрт хаврыг бэлдсэн байсан. 여러분, 가룟 유다를 위해서도 주님은 봄을 준비해 놓으셨어요. Искариотын өвдөсийн төлөөж өгсөн эзэн хаврыг бэлдсэн байж байсан. 그런데 가룟 유다는 일어나지 않았습니다. Харин Искариотын өвдөс босоогүй. 예. 일어나서 주님과 함께 가지 않았습니다. Босоод эзэнтэй хамт яваагүй. 그래서 목매달아 죽은 것으로 가룟 유다의 인생이 끝난 거예요. Тийм учраас хоолоогоо дүүжилж өглөө гэд Искариотын амьдрал дууссан байна. 예. 근데 베드로는요. Харин Петр 주님 손잡고 일어났잖아요. эзний гараас бариад боссон. 일어나서 함께 가자. Босоод хамт явъя. 그 베드로 인생의 봄을 준비해 놓고 주님이 일어나서 같이 가자고 그러신 거예요. Петрийн амьдралд хавар бэлдчихэд эзэн босоод хамт явъя гэсэн байна. 여러분 잘 생각해 보세요. За сайн бодоод. 예수님이 십자가에 돌아가시고 부활하실 때까지 Есүс загалмай дээр үхээд дахин амьлах хүртэл 갈릴리에서 베드로가 예수님을 만날 때까지 Галил нууран дээр Есүс Петртэй уулзах үе хүртэл 마귀가 베드로에게 뭐라 했을까요? Диавол Петрт юу гэж хэлжсэн бол 너는 끝이라고. чи дууссан. 그죠? Тийм ээ? 베드로 인생에서 가장 힘든 시간이었을 겁니다. Тэр бол Петрийн амьдралын хамгийн хэцүү цагууд 근데 байсан. 주님이 베드로를 위해서 계속 기도해 주셨습니다. Тэр үед эзэн Петрийн төлөө байнга 그리고 залбирч байсан. 주님은 일어나서 같이 가자고 계속 베드로 붙잡아 주셨다. Тэгэд эзэн Петрийг босоо хамт явъя гэж байнга түшин толж байсан. 여러분 베드로가요. 주님의 말씀을 듣고 일어났잖아요. Петр эзний үгийг сонсоод боссон. 주님이 뭘 준비해 주셨습니까? Эзэн түүнд юу бэлдсэн бэлээ? 베드로가 말씀을 전할 때 3,000명, 5,000명이 구원받는 그런 역사를 주님이 준비하고 계셨던 겁니다. Петр үг тунхаглах үед 3,000, 5,000 аврагдах ажлыг бэлдсэн байсан. 베드로야, 너를 위해서 내가 봄을 준비해 놨다. Петрээ чам зориулаад би хаврыг бэлдсэн байна. 너 일어나라. Одоо чи боссон. 만약에 베드로가 그때 일어나지 않았다면 Магадгүй тэр үед Петр босоогүй болвол 베드로 전후사가 기록이 됐을까요? 1, 2 дугаар Петр ном бичигдэх байсан болов? 초대교회 3,000명, 5,000명 구원받는 역사는 베드로가 아닌 다른 사람을 통해서 일어났을 겁니다. Анхны чуулганы үед 3,000, 5,000 аврагдах ажил Петр биш өөр хүнээр дамжуулан явагдах байсан. 네. 근데 주님이 일어나라. Харин эзэн бос. 봄을 준비해 놓고 부르셨던 겁니다. Хаврыг бэлдчихэд дуудсан. 여러분 저도요. 제 신앙생활 속에 정말 어려운 시간이 있었습니다. За миний хувьд гэсэн итгэлийн амьдралд маань хэцүү үе байсан. 예, 낙심이 되고 정말 힘들 때가 있었습니다. Шантарчихсан үнэхээр хэцүү үе байсан. 그때 주님이 이 아가서 2장처럼 말씀하셨습니다. Тэр үед эзэн Соломоны дун 2 дээр гарч байгаа үг шиг хэлсэн.
나의 사랑, 나의 의의 분자여. хайрт минь, үзэсгэлэнт минь. 일어나서 함께 가자. Босоод хамт явъя. 저한테도 그런 시간이 있었습니다. Надад ч гэсэн тийм үе байсан. 제가 이렇게 돌이켜 생각해 보면요, 만약에 그때 내가 일어나지 않았다면 Эргээд харахад магадгүй тэр үед би босаагүй болвол 나 어떻게 됐을까? би юу яах байсан бол. 근데 주님이 봄을 준비해 놓고 계셨던 겁니다. Гэхдээ эзэн хаврыг бэлдсэн байж байсан. 지금 생각해 보면요, 야, 그때 잘 일어났다. Одоо бодоод хахад тэр үед өстө боссон болж гэж бодсон. 주님이 일어나서 함께 가자고 할 때, 야, 내가 그때 잘 일어났다. Эзэн босоод хамт явъя гэх үед нь би босоод явсан нь үнэхээр болж. 만약에 거기서 끝났다면 Магадгүй тэнд тэгээд дууссан бол 오늘의 이 자리가 있었겠습니까? өнөөдөр би энд байж авах байсан болов. 이렇게 몽골에 와서 복음을 전하고 함께 신앙생활하고 영혼을 건지는 이런 일을 할 수 있었겠습니까? Монголд ирээд сайн мэдээд хараагаад тийм ээ одоо итгэлээр амьдраад сүнсийг аврахын ажлыг хийх байсан болов. 여러분 주님이요 일어나라고 하십니다. Эзэн бос гэж байна. 봄을 준비해 놓고 일어나라고 하십니다. Хаврыг бэлдчихэд бос гэж байна. 이해되십니까? ойлгож байна уу? 그래서 겨울은 지나갑니다. Өвөл бол өнгөрнө. 예, 겨울은 지나갑니다. Өвөл бол өнгөрнө. 겨울이 지나가면 봄이 옵니다. Өвлийн дараа хавар болно. 예, 그래서요. 베드로전서 1장에 보면 그리스도인을 나그네라고 하잖아요. 나그네. 1-р Петр 1-ээр Христэд итгэгчдийг төр сууршигчаа гэсэн. 제가 어제 다랑에서 여기까지 왔습니다. За өчигдөр дарахнаас ийшээ ирсэн. 다랑에서 출발할 때는 바람이 불었습니다. Дарахнаас гарахад салхитай байсан. 바행 찬더몽 쪽으로 올 때는 눈이 내렸습니다. За Баян Чандмаа явцаа ирэхэд цас орсон. 울란바토르에 들어왔을 때는 해가 났습니다. Улаанбаатарт ирэхэд нар гарсан. 꼭 사람의 인생 같지 않습니까? Хүний амьдрал шиг санагдахгүй байна уу? 때로는 바람이 불고 Заримдаа шуургатай байдаг. 때로는 눈이 내리고 Заримдаа цас ордог. 어느 날은 맑은 날도 있잖아요. Тэгж байгаа нэг өдөр гоё юм цэлмэг өдөр. 제가 어제 차를 타고 오는데 저는 그냥 나그네인 겁니다. За өчтөр ингээд машинаараа явж байхад би бол зүгээр л төр сууршигч байсан. 바람도 지나가고 Тийм ээ? Шуурга өнгөрсөн, 눈도 지나가고 цасч өнгөрсөн, 햇볕도 지나가고 нарны гэрэлж өнгөрсөн, 좋은 길도 지나가고 сайхан замаарч 예, өнгөрсөн, 그냥 지나가는 겁니다. өнгөрөөл яваад байсан. 그 바람이 지나고 눈이 지났기 때문에 햇볕이 왔잖아요. Шуурга өнгөрсөн учраас цасан шуурга өнгөрсөн учраас л одоо нар гарсан шүү дээ. 예, 우리 인생도 마찬가지입니다. За бидний амьдрал гэсэн ялгаагүй. 지금은 바람이 올 수도 있습니다. Одоо шуургатай байж 지금은 болно. 눈이 날릴 수도 있습니다. Одоо цасаар шуурж болно. 지금은 겨울일 수도 있습니다. Одоо үйл байж болно. 근데 주님이 봄을 딱 준비해 두고 계십니다. Гэхдээ эзэн хаврыг бэлдсэн байгаа. 오늘 이렇게 적어주세요. За өнөөдөр ингэж бичээрэй. 내 인생의 봄은 반드시 온다. Миний амьдралд хавар заавал болно. 적어두세요. За бүр бичээрэй. 내 인생의 봄은 반드시 옵니다. Миний амьдралын хавар заавал болно. 네, 그래서 일어나서 같이 가자 하시는 거예요. Тийм учраас босоод хамт явъя гэсэн. Tanari
Сонсон үг маань бидний ариун сүнсийг хөдөлгсөн гэдэгт итгэж байна. Одоо зүүн хараа чуулганы аудын хэсэгт нөхрөлдөг Ган зэрэг ахын гэрчлэлийг хамтдаа сонсцгоё. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ган зэрэг гэдэг. Одоогоор зүүн хараа чуулганда гэр бүлийн хамт үйлчлэнгээ итгэлийн амьдралаар амьдарч байна. Миний хувьд 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр анх удаа чуулган дээр Библийн семинарт оролцож байлаа. Тухайн үед эхнэрийн маань шавийн аав ээж хоёр нь манай гэр бүлд сайн мэдээ тарааж байсан. Эргээд бодоход сайн мэдээ тараасан ах эгч хоёр маань их халамжилж өгч байжээ. Тухайн үед их гайхаж байлаа. Миний төрсөн ах эгч биш хэрнээ. Яагаад ингэж сайн хандаад байгаа юм болоо гэж бодож байлаа. Одоо бодохноо ах эгч хоёр маань эзний хайрыг ухаарсан хүний хувьд, аврагдсан хүний хувьд хийх ёстой зүйлээ хийж байжээ гэдгийг ухаарч байна. Миний хувьд итгэлийн амьдралаар амьдрангаа аврагдсан тэр өдрөөс эхлэн хайртай эргэн тойрны бүхий л хүмүүстэй сайн мэдээг тараах гэж бүхий л чадлаараа хичээж амьдарч байна. Аав ээжтэй, эгчтэй, дүүдээгээд хайртай бүх хүмүүстэй сайн мэдээг тарааж байгаач өнөөдөр хүртэл эсэргүүцээр байгаа нэгэн байгаа. Сайн мэдээ тасралтгүй тараасны эцэст дүү маань 2024 оны намрын семинарт оролцож аврагдсан. Ганц би сайн мэдээ тараасан юм биш, Улаанбаатар төв чуулганы залуучуудын хэсгээс ч бас хамтдаа залбирч сайн мэдээ тараахад тусалж өгсөн. Энэ боломжийг ашиглаад Улаанбаатар төв чуулганы залуучуудаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн 2024 оны хаврын семинарт хайрт ээж маань оролцож байлаа. Ээж маань тэр цагаас хойш тасралтгүй үг нөхөрлөлд оролцож явсаар 2024 оны 8 сард эзний хайрыг ухаарсан. Тэр цагаас хойш хамтдаа итгэлийн амьдралаар амьдарч хамтдаа сайн мэдээ тарааж байна. Одоо аав эгч хоёр маань харах үг сонсоогүй хэвэр байгаа. Яг энэ цагт сонсож байгаа та бүхэн маань аав гант төмөр, эгч цэцэг маа, дүүнэр болох ундрал замбаг, эрхэм насан мөн эхнэрийн маань аав Сүхбаатар, ээж Лавг сүрэн нарын төлөө санах бүртээ залбирч өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн зүүн хараа чуулганы ахын дүүстэй бас намайг таньдаг гэр бүлийн маань төлөө үргэлж залбирч өгдөг та бүхэндээ баярлалаа.
Зүүн хараа чуулганы ганцаараг ахта баярлаа. Та бүхэн залбирлын хүсэлтийн дагуу залбирч өгөөрэй. Бурхан бүхэн аврагдахыг хүсдэг учраас тэр хүмүүст аврагдах өдөр ирэх болно гэдэгт итгэлтэй байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ Улаанбаатар баруун чуулганы Болормоо эгчийн гэрчлэлийг хүргэж байна. Сайн байна уу? Намайг Болормоо гэдэг. Би баруун чуулганы Кимсонгил пастрын Самбанимаас сайн мэдээ сонсоод 2023 оны 3 сарын 28-наас 4 сарын 2-ны хооронд баруун чуулганд очиж үгийг сонссон. Дахин 2023 оны хаврын семинарыг тэрэлжиж сонсоод 2023 оны 4 сарын 30-нд аврагдсан. Библи болон үгийг сонсоод жинхэнэ бурхан байдаг юм байна. Бурхан өөрөө Библийг бичүүлсэн үнэн бурхан гэдгийг мэдэж авсан. Мөн дэлхийн ертөнцийг бүтээж өгсөн. Бүтээгч бурхан өөрийн бүтээлээ хүний амьдралын төлөө, сайн сайхны төлөө үлдээхээр бүтээсэн гэдг нь үнэн юм. Гэвч бурхан өөрийг нь урлсан Адам Яваагаас болоод бурханд дуулуургүй байдаг сайн мууг мэдүүлэгч модны жимснээс эзнэр хүнд гэм нүгэл гэдэг юм орж ирснээр хүмүүсийн хооронд муу ёрийн муу юмс, завхаарал, аллах, өөр шүтэн шүтэх зэргүүд гарч ирсэн нь бурхныг мдэггүйгээсээ болоод зөрчил гаргасныг ойлгосон. Ийм гэм нүглийн уучлалыг ганцхан хүний цус ариусгаж ариун цэвэр болгодог юм байна гэдгийг сайтар ойлгосон. Ингээд бурхан өөрийн цорын ганц хүү Есүс Христээр миний гэм нүглээсээ болоод галтай тамд үхээс өөр аргагүй байсан миний нүглийг тэр Есүс Христээр тохиж түүний алтан ам ариун цусаар загалмайд мөнхийн загалалтыг хийснээр намайг үрд мөнхөд уучилж Бурхны төгсгөлгүй хайр нэгүслэр аврагдсан. Энэ их загалмайн цусаар аврагдсан би яахан түүнийг мартах вүлээ? Бурхан намайг маш их үн цэнтэй тооцож хайр нэгүслэрээ өөрт мөнхөд аварч өгсөн баяр хөөртэй маш их талархаж байна. Бурхны үгийг сайн сонсоод түүний миний төлөө хийж өгсөн зүйл бүхэнд нь итгээд итгэлийнхээ бүх найдварыг түүнд тавьж гуйлт болон залбирлаараа тууштай байж өдөр бүр талархаж Библийг уншиж, тунгаан бодож, бүх зүйлийг Бурхны хүслийн дагуу итгэмжтэй байхаар чин сэтгэлээсээ авралын найдварыг өрлөж, итгэлээрээ тууштай, зоригтой, зоригтой, төлөвлөгөөтэй. Бурхан надтай хамт байгаа гэж говьд давилгүй бат зогсох итгэлээр сайн мэдээгээ сайн тунхаглахаар минь Бурхан шиг төгс төгөлдөр байх тийм хүчийг надад өгдөг. Бурхны алдар сууг тунхаглах чадлыг надад өгөөч гэж гуйн залбирдаг юм. Бурхан бол намайг яаж хайрласны адил би ч бас чуулганы ахын дүүсээ хайрлаж, нэг нэгэндээ тусалж, чуулгандаа нэг сэтгэлээр, нэг бие, нэг сүнс, нэг ам гэсэн сэтгэлээр нэгдмэл байж, Бурхны хүслийн дагуу нэг сүнсийг аврах гэсэн сэтгэлээр сайн мэдээний ажилдаа бат зогсож, үйлчлэл, нөхөрлөл, залбирал, үг сонсолтоороо Бурхны ажлыг сайн хийж, түүний тааллыг олж, Бурхнаар өрөөгдсөн чуулган болохын төлөө ажилдаг, итгэж баймаар байна. Хаврын Библийн семинар хүн цөөдөө үг сонсоход маш их чөлөөтэй, үгийг сонсоход урамтай байдаг юм билээ. Гэрчлэлээ бидэнтэй хуваалцсан Болормоо агчтай баярлалаа. Нэрэл хаврын семинар үг сонсоход тухтай, цаг агаар нь сайхан байдаг шүү. Ингээд энэ удаагийн дугаарын сүүлийн магтан дууг сонсцгоё. Be
Хаврын семинар бол сайн мэдээ тараах боломж байдаг. Зарим хүмүүсийн хувьд зуны нэгдсэн семинарт оролцохоос илүү хаврын семинарт оролцох цаг боломж нь их байдаг санагдсан. Зун ийш тийшээ явах ажилтай гээд зарим хүмүүсийн хувьд хавар арай илүү боломжтой байдаг. Яг тийм шүү. Энэ боломжийг барьж авах нь чухал санагдаж байна. Энэ боломжийг барьж авахдаа бэлтгэлтэй байх хэрэгтэйг хаврын семинараар олон сүнс бурхны хайрыг ухаараасаа гэд энэ удаагийн дугаараа бэлдлээ. Дараагийн дугаараар иргэн уулзах хүртэл ахын дүүс маань амгалан сууж байгаараа. Эзэн дотор хайртай шүү.